Happy birthday! Төрсөн өдрийн мэнд хүргэе. За тийчгээд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 3 дугаар сарын 18 10 цаг 49 минут болсон байна. За цэргийн баярын өдөр Америкийн нэгдсэн улсын Бостон хотод 2022 оны 3 сарын 17-ны 22 цаг 49 минут болсон байна. Япон Токио хотод 3 сарын 18-ны 11 цаг 49 минут болж байна. Манайх болохоор Улаанбаатартай адилхан байгаа. За тэгэхээр өнөөдөр Тишкагийн төрсөн өдөр байгаа. Бид нар Тишкагийн төрсөн өдрөөр яриа гэж ярьсан. Тэгээд бас нэг цэргийн баярын өдөр. Тэгээд нөө Тишкач ерөөсө өчигдөр уулна Монгол төрсөн өдөр нь өчигдөржингөө төрсөн өдөр болоод өнөөдөр Америкт төрсөн өдөр нь өнөөдөржингөө төрсөн өдөр нь болоод ер нь их жилийн жил Тишкагийн төрсөн өдөр их тийм юу алдаг те нөө дуншиж төрнө гэдэг шиг төрсөн өдрийн ингээл ихнээс үргэлжлээл тэгээд дуусахгүй үргэлжлээл байдаг те тэгэхээр төрсөн өдрийн баярын мэнд дахиад төргий сэтгэлийн хуваалцаач За баярлалаа. Харин тийм ээ. Ер нь миний төрсөн өдөр дадаа нэг 3-4 хоног юм баг үргэлжлээд байсан юм. Нэг талдалын найзууд, 10 жилийн ангийн найзууд, их сургуулийн найзууд, тэгээ ажлынхан өөр тэгээд энэ зүгээр танилцсан дэсүүд найзууд ингээд ямар олон төрлийн найзуудтай. Тэгээд уг нь бүгдээрийн нэг цуглуулад нэг төрсөн өдрөө хийж үтсэн чинь ингээд нөгөө хүмүүс нь би бинээсээ жоохон бишүрхгээд ингээд нэг тал ингээд хүмүүс би яг ингээд халруу гэх учраас болохгүй ингээд тэгээд за зүгээр тус нь яг гоё нэг гоё уур амьсгал бүрдүүлж чаддаг яг ингээд тэр хэсэг ингээд комьюнитигаар ингээд тус нь тэмдэглэсэн дээр юм ингээд тэгээд миний төрсөн өдөр чинь 16 17 18 цэргийн баяртаа бас хамт ингээд өгөжтэй тэгээд тэр нэг заримдаа бүр 15-наас эхлээд 15 16 17 ингээд гоё юм. Тэгээд ер нь бол хөвчөн 2 өдөрт багтаачихыг боддог. Өдөр нь нэг найзуудтай уулзаад оройн нэг найзуудтай уулздаг ч юм уу. Тэгээд 16 17 ер нь бол яг тэмдэглэдэг байсан. Гэтэ сүүлийн нэг 3 жил юм уу? Бараг нэг тэмдэглээгүй өнгөрүүлсэн байсан. Тэгээд энэ жил гав ганцаар байгаа хэрнээ хүмүүсийн ятгалгаар тэмдэглэхээр болоо. Чээр бараг шахуу тэмдэглээ те. Тэгээд ганцаараа гамчилдээ зүгээр гадуур гараад ресторанд ороод нэг ганцаараа хоол идчихдэг юм билүү гэдгийгсэн чинь гой тэмдэглээч 22 онд 33 нас хүрч байгаа сэвстэй гэдэг хан за нэрээ гой тэмдэглчээ дөө заавал ганцаараа гээл тэгээд юу ах хэвээр биш гэж бодоод тэгээд анх удаа ингээд өөрөө хөртөө зориулж ингээд энэ чимэглэлүүдийг хийгээд хүн баярлуулах гал нөгөө нэг ингээд амар ингээл янз бүрийн surprise ярих гал нөгөө нь баярлж байгаагүй ч мэдэхгүй байж ш. Өөрөө тэрэндээ баярлалаа ингээл хэлдэг юм бэл дээ. Ингээл өөрийгөө амар тэгдэгсэн. Тэг тэгж яхад ерөөс нэг амар ядардаггүй байсан ч өөртөө зориулаад шааруудыг сонсч өө бараг болчихсон ч. Шаарыг хүлээхээр ингээд толгой молгоо ингээд бараг мандард юм байл ш. Шаар хийлэгч байгаа зү. Наад багсаас ч хамт очиог юм уу? Үгүй энэ багцан ч хамт ирээгүй шүү дээ. Тэгээд энэ багцыг авч ирсэн очдоо баярлалаа. Харин энэ жил нөгөө нэг Тишкагийн хувьд чинь яг төрсөн өдрөнд өхөөд идэг. Тэгээд нэг найзыгаа алдсан амар сайд байгаад те. Тэгээ бас хэрэндээ хаана олчих гээд хэрэндээ төрсөн өдрийн эмоцтой байлгачих гээд хичээлээ. За тэр талаар үргэлжлүүлж яриа. Тэгээ одоо ээжийн сэтгэлийг сонсомоор байна. Тишка яг төрөхдөө яав? Тишкагийн төрөх үеийн сэтгэл ямар байв? Ер нь Тишкагийн төрсөн өдөр тэгээд одоо өнөөдөр бас ээжийн баярын өдөр шүү дээ, цэргийн баяр. Ээж ерөөсө бүх баяраар баярлж идэг. Эмэгтэйчүүдийн баяраараа баярлж чинь, цэргийн баяраараа баярлж чинь те. За Тишкагийн төрсөн өдөр чинь за бид нар ч одоотой адилгүй тохоо үед нөгөө гидсэндээ нөгөө ямар хүүхэд тээж байгаа мэдтгүү. Төрхөөр хүү байна охин байна гэх бид тэр чинь байнга л нөгөө эрэгтэй хүүхдийн хүлээлттэй мөрөөдөлтэй тэгэл байдаг байсан чинь. Тэгэл уг нь бол Тишка чинь нэг 3 сарын ихээр 7-8-ны үед төрөх хугацаатай байсан байхгүй. Тэгэл за өгнө цаа 3 сарын 8-нд дахиад өгтэй гэлсэн чинь хүү баха хөтөрх баха цэргийн баяраар хөтөрх баха гэдсэн чинь 3 сарын 8 өнгөрчдөг байхгүй. Тэгээ 3 сарын 8 өнгөрчлөө за яста хөтөрнө гэж аавд баярлал. Тэгсэн чинь 3 сарын 17 боллоо. За 17-нд юу өвдлөө төрөх нь. Тэгэл за 3 сарын цэрэг төрөх байсан 17-нд охин төрхнэ гэж гэдгсэн. Аав нэг уран муудайхан
гүү баха хүүтэрхүү хаа. Тэгэл яриад байсан тэгэл охин төрсөн байхгүй юу. Тэгэл яг ямар гээл дотроо одоо тэгэл нэг жоохон гонсоогоор одоо та нар охин байгаа гэж мэдсэн. Тэгээ би тэргээ сүүлд нөгөө нэг та нарт ингээд тэр төрхөд тэгээд энэ төрхөд ингээд гал санамсруугаа ярьсан чинь тийчка нэг гомдонгуу байсан удаа биш нэг голгцсан гэсэн баяртайгаар тиймэрхүү хөгжилтэй төрсөн өдөр дөрүүлж байсан. Тэгсэн дэжка чинь бүр дөрөв хилтэй гараад тэгээд айгүй тийчка төрсөн гэсэн чинь хүмүүс хит гарсан бэ гэж асуужсэн нөгөө айгүй том гэдэгтэй өгөөдөөс тэгээдсэн чинь манай хүн чинь дөрөв хилтэй том хөвгт гараад тэр зургаар их том байхгүй туранхаал доохонд байдаг гэсэн хөвгт байхдаа би тэгээд тийм том төрчөөд чарчээсэн туранхай юм байх юм гэдэг зүйлдээ таргалчаа харин өөрөөгөө тарган байна гэдэг тарганы тоонд орцсон юм жисэн шүү дээ. Түүнээс мурааж болсон гэсэн. Тэрхүү сонирхол тийчгээ төрүүлж байлаа. Тэгээд маргааш бол Тийчгээ чи хэдэн цагийн үед төрсөн блээж? 12 цаг тий. тэ өдөр Өдрийн 12 цаг тийм үү те. Одоо яг уншиж байгаа юм байна төрөх гээд те. За. За тэгээд үргэлжлүүлээд эгээ гаяа хоёрын Тичкагийн төрсөн өдөртэй холбоотой дурсамж байна уу? Ер нь төрсөн өдөр цэргийн баяртай холбогдолтой дурсамж юу байна? Би нөгөө нэг өөрийнхөө төрсөн өдрийг нэг тэмдэглэдэг байсан шүү дээ. Та нар угаасаа мэдчихэж байгаа тийм. Угаасаа хүүхэд байх тэгэл нөгөө ах маань миний төрсөн өдөр өнгөрсөн гэдгийг сонсчвал төрсөн өдөр тэмдэглэх амар наастргүй. Төрсөн өдөр гэдэг айгүй хэцүү санагдаад байсан байхгүй. Тэгээд тэгшээ болохоор нөгөө төрсөн өдөр гэл ингээд баярлал чинь догдол чинь одоо өнөөх чи юу нөгөө баяр нь болохж байгаа ш. Тэгээд бүр хэд хоногийн өмнөөс хэд хоногийн дараа миний төрсөн өдөр болгож байгаа ш. Одоо яг хэд хоноод миний төрсөн өдөр болно. Яагаад сануулаас те. Тэгээд одоо өнөөх чи юу авах хол гэл ингээд бүр бодоостай. Тэгээд нөгөө бүр жоохон байхасаа бүр ингээ нөгөө янз бүрийн тэр цэцэгт мэдлэгээ зураг мураг тийм амар дуртай тэрэндээ амар баярлаа. Тэгээд бид нар чинь нөгөө өнөөхий чинь төрсөн өдрөөр ямар нэг юм хийж өгөхгүй бол яг хүлээлттэй. Тэгээд ер нь 17 чинь маргааш наавыг баярлуулна, урд өдөр нь тэгшээг баярлуулна. Тэгээ юм өгөхгүй өнгөрчөө тэгшээ гомдох гээд байгаа юм шиг. Би болохоор өөрийнхөө төрсөн өдрийг ингэ тэмдэглэх болохоор Нагагийн төрсөн өдрийг тэмдэглэл ерөөсөө бид нар одоо бид тэр бол ер нь нагагийн төрсөн өдрийг тэмдэглэж үзээгүй дээ. Нэг л тэр өдөр сонин санагддаг учраас харин зүгээр бараг л сая 2-3 жилийн өмнөөс гүн чи дайли бүрэн гэвдээ огныхаа төрсөн өдрийг одоо бас хүндэлжээ даа гэж тэгжсэн юм байгаа би бүр. Ер нь яг эгийн төрсөн өдөр ерөөс тэмдэглэгдэхгүй өнгөрдөг байсан те. Ягаад ч бараг эгийн төрсөн өдөр гэхээр бошуухан тэр өдөр болоод өнгөрөн нэг тийм юу байсан шүү дээ. Ерөөсөө баяр дуул явдал тооцогддгоо. Эгийн яг нэг насны ой хүрэхэд ах нэг байхгүй яг тэр өдөр нь. Тэгээд яг тэр өдөр нь гэсэн тий. Тийм их гашуудалтай өдөр таарсан. Харин тийм гэсэн тий. За. Миний хувьд болохоор Тэжкэд холбоотой нэг айгүй тод үлдсэн нэг дурсамж өгдөө. Тэр нь яасан гэсэн чи Тэжкэд би нэг оюутан байхдаа онц сурдаг байлаа. Тэгэл нэмэгдэлтэй 70,000 авдаг. Тэгэл аваа хөрхөн мөнгө авчаал бид нөгөө Тэжкагаар тэжээлгээл хаамтай амьдэрдэг. Тэгэнгүүт Тэжкагаар сайхан баярлуулъя гэдэл нэг төрсөн өдрөөр өмсөх палашны гадуур өмсөх юм байхгүй л гэж ярьж исэн. Тэрийг авъя гэдэл өглөө эрт гараад л хаач гэж юм даа гэхээр л би нэг юу хичээлтэй гэж гараа хийсэн. Бүр эрт гараад л очисон чинь нөгөө Монголын дэлгүүрүүд чи юу гэж эрт онгоох втэ. Сандаа дээр би бүр өглөө 8 өнгөрөг очсон. 11 хүртэл хүлээгээл нөгөө дэлгүүр нь онгоодгүй. Тэгээ яг нөгөө гарцсан байсан цамцаа авахгүй тэр нь бүр онгоодгүй. Тэрнийг гадаа хүлээж байж байгаа 11 үед онгоогоод тэгээ нөгөө цамцаа аваад тэгээ
Тэгээ нөө цамцных нь ханцанд нь бас ингээ хөөрхөн сюрприз барих гээд ханцанд нь нөгөө нэг үлдсэн мөнгнүүдээ хийгээд 70 мянгийнхаа үлдсэн мөнгнүүдийг хийгээд гоочээс хөөрх эднэр болж байгаа юм шин тэр чинь баахан 20 мянга. Тэгэл ингээл ханцанд нь хийгээл би чинь гэртээ ингээл орж чаал нэг хайрцагтай бэлгүй гэсэн ч лөө гээл баярлал аваал айгу эмоцтой шүү дээ угаасаа тийчгээ чинь. Тэгэл нөгөө нэг цамцаа ингээл өмсөд гээл тэгсэн чинь за гээл өмсөд үзсэн чинь ханцнаас бөө 20 мянга тасгарт юм байгаа ч тэгсэн чинь ингээл харснаа тийчгээ уйлчдаг аахгүй юу. Тэгсэн би дагаж уйлгаал тэгээ би дараа нэг тэгээ тэр төрсөн өдрийн нөгөө нэг баярлуулалт айгүй их сэтгэл тоногшоо тийчгээс бас их баярлаа сэтгэлэн догтлоо уйлсан. Тэгээ би дараа нь шоолцсон аахгүй. Та одоо цамц аваад баярлахгүй мөнгөний нараа баярлаа тэгээ шоолчихсан. Тэр айгүй тат байна. Ара гай тэрийг амар дээд бах та мөнгө хараад байсан ингээ би болохоор амар үрдэд хөөрхөн ингээл баярлал хийсэн. Ингээл ахаа мөнгөд хамт хийсэн байхгүй тий. Юу нэр та хамаагүй бүх ингээ мөнгнүүд ингээ хийсэн. Яа хөөрхөн би амар үрдөө тий шууд ингээ нэлээс. Гэтэ би угаасаа амар авах уйлс гэлээ. Тэгэхэд бүр ингээ шууд ингээ лэдвэс орцсоо явж. Тэгэл баярлалаа гэж тэр тэрвэрлдээ л ойлж ийсэн юм байгаа. Тэр л их Хөрхий. Гэтэ ер нь ингээд нөө Тичкагийн төрсөн өдрөөр тэр нэг хүлээлтэнд нь хүрэх гэж айгүй хэцүү те. Өөрөө нөгөө хүмүүсийг ингээд амар ингээд excited болгож баярлуулдаг амар ач холбогдол өгдөг болохоор тэрийг давна гэж угаасаа хэцүү. Тэгээ давхгүй болохоор нэг нэг госоолгочих гэдэг юм шиг санагдав. Тэгээд Тичкагийн төрсөн өдөр болоход одоо ямарваа нэгэн тийм нэг сюрприз байхгүй л бол те тэрийг бодож модож хэдэн өдөр бодож энэ тэрийг барихгүй л сэтгэл хөндөртэй юм шүү дээ. Би надад нөлөөд хүлээгээд үү. Харин нэг гомдчих гээд байгаа юм санагдаад байгаа юм чинь. Барилуулж чадахгүй болвол нэгсэн гомдчих гээд нэг хийдий сая. Би нөгөө нэг ингээл хүмүүс ингээд би амар олон найзтай болохоор ингээд амар олон хүмүүс намайг баярлуулах гэдэг болохоор ингээд миний төсөөдөр амар олон хоног үргэлжлээл ингээд тэрд татахгүй амар бэлгэсэл даавал ингээд юм гэж боддог байсан аахгүй. Тэгсэн тэр надаас шалтгаалдаг байсан гэдгийг би Японд очсныхаа дараа мэдээд нэг 2000 чи хэдэн онд хэлээ 3 жилийн өмнө лөө би нэг төсөө өдрөө тэмдэглэлтэй нэг би энэ жил төсөө өдрөө тэмдэглэхгүй зөвхөн мөнгө аавна гэд фэйсбүүк дээр дасныхаа дугаарыг бичээд дээр баахан шүүмжлэн үйл дагуулад хүмүүс хүү ээжиж одоо ямар улаан цагаанда гарсан юм арсан ингээл хүмүүс шүүмжлэх шүүмжлээд гол нь тэгээд би нэг огт тэмдэглэхгүй гэдгсэн. Тэгээд тэгсэн тэмдэглэхгүй гэдгсэн чинь нөгөө нэг тэмдэглэлийн мэдээллийг хинч надтай холдоогүй тэг бүр бэлэг сэлтэж явуулаагүй бэлэг мөнгө ч өгөөгүй бүр тэгээд нэг миний амар тийм дотны бишээсээ нэг найдсан гэр гэсэн чи тэр хоёр бүр огт санаанд ороогүй тэр хоёр хүн явуулсан гэсэн. Тэгээд нэг найз маань явуулсан. Монголоос нэг найз маань явуулсан байсан. Ингээд ийм хитгэн үнэл ингээ явуулаад өөр хүмүүс юусаа явуулаагүй. Тэр нь болохоор би нөө мөнгөний мань зорилго ичдээ он танд өргөх гээд. Тэгээ өөрөө би нөө ханд өргөе гэж бодчихсон байхгүй. Дээрээс нь нэмээд төрсөн өдрийнхөө бас нөөний 30 насны төрсөн өдөр ажилласан болохоор төрсөн өдрийнхөө бэлгэнд мөнгө зөвхөн мөнгө аваад би нөө нэг амар олон намайг баярлуулдаг гэсэн болохоор тэр нөө амар их бэлгэний онд айгүйх мөнгө орж ирэх гэсэн байхгүй юу. Тэгээ би ингээд айгүйх мөнгө хандуулъя гэж бодсон чинь тийм болоогүй. Гэтэ би өөрөө хандуулъя гэж бодож исэн мөнгөтэйгээ нийлүүлээд би хандуулсан л та. Тэгээд энэ яг надаас шалтгаалаад байгаа юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон байхгүй. Би ингээд яваад идэг болохоор хүмүүс ингээд намайг баярлуулах гэдэг ингээд идэв. Тэгээ би тоохоо болчихоо одоо тэгээ 17 оноос хойш 18 онд 19 онд 20 онд тийж ерөөс тийж амар сүртэй төтөрөд тэмдэглээгүй тийж бэлгэсэлтэн дарагдаагүй хэдэн өдөр дамж юус огт тэмдэглээгүй. Тэгээл өнгөрсөн. Тэгээд энэ надаас шалтгаалаад ирсэн юм би. Тэгж аягүй сайрагаас. Юуны соёлтой тийм баярын соёлтой илүү их эмоцтой л да. Тэгээд бүр тэр төрсөн өдөр хүүхдүүдийн төрсөн өдөр гэж бид бүгдээрээ баярлал ингээл бэлэн байгаа идэл ингээл бом баяруулал өнгөрдөг. Тэгсэн чинь Тичкал анх сэдвээр төрөөсөн өдрийн баяр гэж надад бэлэг өгөөл. Тэгээд доктор гинтгэл нэг өдөр нэг найз нь хурж ирээд л намайг бүр нэрээр сураад орж ирсэн л танд энэ бэлгийг өгүүлж гин гэл. Тарас аваар юу вэ нэг тийм төрөөсөн өдрийн бэлэг гээл тэгж авч л. Тэгэл тэрнээс хойш л төрөөсөн өдрийн бэлэг гээл би ч одоо нэг баахан хүүхдүүдийн төрөөсөн өдрийн баяр болно. Төрөөсөн өдрийн баяр болно. Ээжийн баяр дуусахгүй тий. Бүгдээрээ төрөөсөн өдрийн баяр сюрприз бас барьж ирсэн.
Тийм. нэг 30 насны төрсөн өдрөөр бас нэг аав ээжийг баярлуулъя гэдэг бас нэр аав ээж тас тасны мөнгө өгсөн. Тэр амир нэт дэдэг тас тасны мөнгө өгсөн чи би зөвхөн өөртөө зарцуулаарэ. Дуртай юм аваарай эсвэл хийгэрээ гэдэг өгсөн. Ээж болохоор гэртээ хөргөч авсан мэт үү авсан байлаа. Тэгээ шагшууг авсан байлаа. Нэг гэртээ нэг авсан. Тэгсэн чи өөртөө бүгд авсан. Тийм дээрээс ихтэй хүмүүс ялгаа амир харагдчихаа тий. Амар лаги том нэмэрний үтээ бүгд хэлгээд авсан байсан. Амар хөөрхөн. Юу бүр ээжигээ юм аа гэж мэдээд ээж гэртээ бит юм аваарэ. Зөвхөн өөртөө зарцуулаарэ гэж. Би тэгээд тэг чи нэг захилгаа хэрэгснээ оёдлын маш авсан байхгүй юу? Оёдлын Яасан оёдлын маш авч. Тэгээд та гэрт өөртөө юм авахгүй яасан гэр чи би ашигласан шүү дээ. Энд чинь би өөртөө авч байгаа юм чинь тэгжсэн. Тэгвэл ээж нэг хөргөчөнд нэмэрлэн юм хийхээр би баг үгүй шүү өөртөө юм аваарэ гэдгийгсэн баг тий. Тэгсэн чи оёдлын маш явцсан байсан уу? Тэгээ ер нь Тишкагийн нэг эмоцтэй баярын уур амьсгал хүн баярлуулдаг нь яг тэгдэг байхгүй юу? Бүр ингээ хүн баярлуулахын төлөө юм шиг ингээл амар сонин санаанд ороогүй сюрприз барина. Тэгээ нөө тэрэнд нь амар excited гарах тий. Excited бол баярлсан хүн чинь зөрүүлээд ингээд тэрнийх нь хэмжээнд угаасаа хүрэхгүй шүү дээ. Яагаад ч хүрэхгүй байхгүй юу? Тэгэнгүүт тэр айгүй бас нэг юм хэцүү даалгавар юм шигтэй чаленж. За одоо Тишкагийн төрсөдөр болохоор яах вэ? Тэр аргийн юмд баярлахгүй. Ягаад гэвэл одоо өчнөө үнтэй бэлэг сэлт өгөөд нэг яг баярлна л да. Гэтэ нэг тэгж ингээд сэтгэлд нь хүрхгүй юм шиг санагдаад цэцэг өгөөч гэсэн угаасаа амар их цэцэг авч ирсэн болохоор тэр их цэцэгний нэг тэрнээс илүү өгч чадахгүй болохоор ч юм уу те тэгж нэг ингээд юм сэтгэлд нэг тийм чаленжд байдаг байхгүй Тишкагийн төрсөдөр болохоор тэг ямар сайндаа өнгөрсөн жил хэлээ гам мэдчилгээ фэйсбүүкээр нэг далууш боловцороо явсан чи уйлсан гэл yes би чадлаа гэ бараг болоод юм биш үү. Нүгсэн текстийг уушаа тэгээд уйлсан шүү дээ. Далавцаад илгээд нийсвэс гээд. Харин би нэг тийм хүний сэтгэлд ингээд сэтгэл шингэсэн юм амар ингээд баярлаад яашдаг. Нандаа намайг нэг гөөхөө гэж өглүүлж ирсэн. Тэгмэлтэй төрсөн төрөж 3 сарын 8-нд тэгсэн чинь нэг цэцэрлэг тахтай илүү чинь нэгдүгээр тахтай илүү цэцэрлэг дээр нүгсэн нэг өдрийн нэг цайны үнд өгсөн юм идээгүй цөмөндөө ийцэн тэгснэ намайг ингээ хажуудаа авчиж суулж байгаа одоо нүдэн айн гээд нүдэн анчаа би нэг засраа ингээ хараад ингээ гараараа даар гээд тэг гараараа даарчаад би нэг хацуур тавир сонирхлоос ингээ давж гинт намайг Охоцсон нэг гөөхө гараад ирээ хөөхөө. Би танд бэлгэлт гээд өдрийн цайнд өгсөн юугаа идээгүй хатгалцсан ингээд. Йоо тэгээд би шууд уйлцсан. Амар хөөхий наа зүрхнээс яаж ийм хөөхий ингээд хайр гараад тэрийг ингээд баярлууд чадах зүйлээр ингээд баярлуулыг ботсноо амар хөөхөн моос. Тэгээд ямар өөрт нь мөнгө ингээд бэлгэсэл даах тийм юу байх юм биш. Тэгээд тийм жоохон хөөхий ингээд тэгж ийн гэж бодохоор амар хөөх санагдал хуйлчилээ. Тишкагийн энэ бас эмоц бас ааваасаа үүдэлтэй гэж би бас боддгийг. Аав нь бас тийм айгүй өөрөө баярлаг авах дуртай. Тэр шиг бас хүн баярлуулах дуртай. Амар романтик. Би ерөнхийдөө бас нөгөө нэг та нарын хэлээр хөлдөө штэ. Тэгээд нэг их яахгүй. Тэгээд сүүлийн үед нас ихаараа бас намайг дагалдаад жоох хэмэггүй бас. Бусдаар залуу байх амар тийм сюрпрайзлэг нэг ароматик гэж ярьдаг лөө тийм байсан. Харин тэр ген Тишкад их давмгай байсан юм шиг байна. Би болохоор бас нэг тийм биш шүү дээ. Одоо ээжиг тэр талаараа ээжиг дуурайсан юм шиг байна тий. Нэг тэгж баяр тайчвал бүгд тэгсээр нэг энгийн өдөр юу ч болоог байхад баярламаар санагц үедээ баярлцдаг. Жогосон. Тэгээ өнөөдөр яг бодсон байхгүй юу? Би нэг бичлэг оруулсан шүү дээ. Групп дээр нэг гэрээ чимэлт дуусчаал за дууслаа гэж бичлэг оруулчаал. Тэгээ байж ээж хамгийн дөрөв заахгүй тэгээд ээж одоо бодож байгаа надаас яагаад ийм сонир ийм амар романтик сэтгэлгээд ийм хүүхэд төрчдөг байна гэж бод. Бол даав тийм болохоор. Харин өөрөө нэгс бэлэг авахаар амар баярлал бүр жоох юм байсан ч амар баярлаад. Тэг хүнд бэлэг өгчөөрөө тэрэндээ өөрөө баярлаад өөрөө бэлэг авсан юм шиг баярлаа. Яа би яг тэгдэж штэ.
Харин тийм Нөгөө хүн баг баярлаг байхад өөрөө тогтлоод идэг амар юм тий. хүмүүс нь Ингээд баярлаа. өөрийнх нь Авж байгаа процесс нь өөрөө төгсөөлөд баярлаад идэв юм шиг. Би яг тийм аавыг даал ээж өгөх 30 дуурай зэвшиг байгаа. Бас яг ингээд хүний өмнөөс амар баярлдаг. Баяраас бас их ажиглах зөвгөн. Тэгсэр нэ заримдаа бас жоохон нэг тийм биш юм шиг. Тэгэхээр яг 70 30 байгаа юм шиг байгаа. Ээж юм ярьсан. Амар хүн бэлэг өгдөг шүү дээ. Шиг боллоо тий. Бэлэг өгөөл. тийм тэгээд одоо өдрийг аягүй хэлдэг байсан. баяраар ингээд өөрийнх нь дуртай хоолыг хийгээл тавглаад өглөөр чи баярлаа гэдэргээл амар тийм баяр Соёлтой Тичка бас тэрийг аюу дуурайцаа гэж баярлаа хүссэн манай Тичка чи баярлаа уугаа гэж хэлдэг байхгүй. баярлаа хүчээсэн гэсэн. Тэр их хэрэгтэй л дээ. Би юу амар сэтгэл хөдлөл өндөртэй. Зөвхөн ч өндөр биш амар миний сэтгэл зүйн амар юм нэг савлгаатай юм шиг амархан ингээд гомдоол бүрстэй амар ингээд яваад сэтгэлээр унаад амар ингээд баярлаад дээд доод туйлт ингээд баг тултал ингэж баярлж яваад гонж чад юм шиг. Харин Өдрийн хийдтэй шиг. Сайн явна. Нэг хэсэг хэд доош ороод бас санаа зовоод байгаа юм чинь. Харин тийм амар ингээд брогцом амар хямраал бүр ингээд хоол моол ингээд брогт идэж чадхаа байлаа амар. Зааж ихтэй хоорондоо ярьжсэн тий. Хоёлаа ийм дараалал өө хөөх юм думан яд нэг өнгөрөндөө явах юм. Тийг ярьжсэн. Харин тий нэр чин нэг тийм миний ял тэр сэтгэл зүйн савлгаа их юм бага юм шиг байгаа юм тий. Тэгж амар баярлаа л гэдгүй амар гутраал гэдгүй тэгэл дундыг барь явчихдаг. Хойчгийн баярлал тал айгаа амархан шүү. Вау. Ингээд Баярлаа. вау, сайн юм. Яг тэгэл л. Ээж бас тэгдэж штэ юмд айгу ингээд реакц өгч байгаа байдал нь хөө гэд яг оож шиг. Яг нэр Яг тэр бүр үнэхээр вау гэж байгаа юу. Үгүй юу гэж байгаа. Яг хийхгүй болохгүй гэдэг юм байна. Эгийг яг энэ тал дээр болохоор би тэгж хараад тээ. Тэгээ ингээд айгүй баярлж байгаа ингээд хэрнээ тэрийг гадаа нээх тэгж гаргадгүй сандраад байгаа юм шиг баярлаад байгаа юм шиг байхгүй. Шууд ид гарахгүй баярлаад. Тэр хүн амар баярлаад байгаа юм гадна гарна шүү. Тэр ингээд нүд илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгж Магадгүй. Амар баярлснаа бас гаргадгүй, амар гунгалж байгаагаа бас гаргадгүй. Тэгээд яг дотор хүн мэдээж ааваас юм байж таарна штэ баярлна. Тэгсэр гадна хүн нээжиг дуурайсан. баярлаа хашгирч багчаал ирээсээ. Манай Дотоод хүнтэйгээ тулж үзэн штэ. Манай Тичкагийн дотоод ертөнцийн юу юм шиг байгаа. Тичка яагаад Сониочхан. Таньж бүрэн гэсэн. Яарч би өөрөө амар сониуч юм бэ гэдгийг бол мэдсэн гэж. Яа тийм ба хин гэхэл нэг юмнаас ингэ. За бидний цаг яваад байгаа учраас хэдүүлээ Тичкада төрсөн өдрийн минь дүргээ Тичка лага уулаач хэдүүлээ төрсөн өдрийн дуу дуулж өгье. За би лага асаагаад үзье. За чи лага асаач үзье. Би дуу тавиад. Хэдүүлээ дуу дуул. Нөгөө гэр тахад нэг санаж ийн нэг би одоо санаад ах нэг нөгөө юуны нөгөө октодын нөгөө хөдөлмөр тэгээ бялуу хийж ирээ дээр нь нэг юм нөгөө тухайн үед одоо тийм лаа байдгүй байсан маш зүгээр лаа. Аа. Манай тэгшээ лаа асаа гэж. Тичкагийн сонсороод гэнт эгээгээс тэгшээгийн сонсоор нэг өөр хүн яриад авсан гэж. Харин тийм. Тэгээ явсан бос үе зүгээр тичгэ гэсэн гээд бичлэгийн доо. Тэгшээг ороод Тэгшээг ороод камерын албаны яахгүй бол болдгоо байхгүй юу? Осны зайлаад өгчөө. Тэ ер нь бүр сурцсан байд юм шиг байна шүү дээ. Гэнт оюун чаргалаа гэж орж ирэх. Яагаад патрын нэрээр дуудаад Тэгээд өөрөө байгаа юм шүү. За зөв. Энд чинь нөгөө мэрэгжлийн онцлог багш хүмүүс ч одоо тэгээд бас нэг учиргүй
Ер нь ингээд нэг юу хэв маяг баригдчихдээ юм шүү. Харин гайхтал авах гинт. За хэдүүлээ дуу сонсон. Би бүр яг насныхаа тоогоорлоо авсан. Одоо наач технээсээ хайлаа дуусна. Өндөрлөө авсан. За. Баштай. За. Андаа том офис юм айгу түүхэн та үлээгээд идэг. Тэгээд гоё яг насныхаа тоогоор айгу олонлаа үлээмэр санагдаад. Тэгээд юм шиг Амар гой хүслээ бодоорой. Бүгдээрээ хүслээ бодчих. Ийм олон л аваач. Тэштэй холбоотой хөслөөдөө бодцгаах юм аа. За би ээж бодох юм мэдчихээ. Ээж надад чигээр нүгүр нэгтэй. За баяр хүргье. Ямар их хүсэл бод юм бэ? Нэг хүсэл бод. Илээч. Наач нэг үстэй бүр ил бүр нэр нь бодно шүү. Би нүрийг төсөөдөр нэг тийм сон нийтийг хамарсан сонирхсан юм бодоод байдаг гэсэн аахгүй юм гээл. Хүн аас шагалтай байсан юм аасаа гэх. Тийм бодоод байсан. Тэгээ энэ жил анх удаа бүр яг ганц царга зөөртөө ховын чанартай юм бодлоо. Ээж бацыг бодсноо. Би бас тэр чинь бодсон шүү. Тэгээд бодсон шүү. Бүгдээрээ нэг хүсэл бодсон те. Тэгээд ирүүл ах бүх юм болно дөө. Хамгийн дөрөв ирүүл. За хэдүүлээ. Чимэглээ ах. Хөөе чимэглээ хар ямар чимэглүүд авсан. Чимэглийг хар. Миний сүйдээ бүр залхаа хүрээд энэ бүр 70 эдэн шиг юм биш үү? Харин тий би тий сэтгэл санаа Тэгээ бүх ингээд амар олон төрлийн нийт 70 эдэн шиг юм гээд би бүр сүйдээ залхаа хүрээд тэгээд байсан. За би юу яйсан. арай өстө гой харагдчихэв. Ямар хөөрх юм бэ? Гомоо шүү. Happy birthday шахнууд байна. Энэ унждаг сан. Энэ гэрэл танаас Бүрхэн болохоор Таад мика хаачвал тэгшээ яжгаа сонсогдох. 33-наас үрж байгаа. яа ингээд 33-наас Зөөлөн үед ингээд сошиал дээр хараад хаад энэ төрсөн өдрийн ерөнхийдөө тийм нэг бүгд нэгдсэн форум юм шиг тийм тэмдэглэдэг болчихож яадаг гэсэн чинь ийм палаж юмсал насны тоогоо амар томоор барайл ингэж зураг авахгүй болоод бүгд яг тэгэж тэмдэглэдэг болчих тоогоо зүгээр ингэж бариад л зүгээр амар тоогоо томоор яадаг болчихож Тэг чи харин тренд байгаа байхгүй юу? Тэнгүүтээ бүр нөгөө нэг ийм багц байгаа байхгүй юу? Ийм шаартай, ийм унждаг юутэй, тэгээд тоотой. энэ бүр харин жижиг юм бүр ийм томоор барьж байгаа л энэ тэр айгүй их тэмдэглэдэг болсон юм байна. Харин тийм. За баяр хүргье 33. баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Төрсөн өдрийн хамт тэмдэглэж танастай баярлалаа. Ямар ч хөөрх юм бэ? Би нэг өнгөрсөн жил 32 урзаас тийм. Тэгээ би нөгөө 2 тооныхоо байрыг сольж таад би 23 дээр тийм. Нөгөө таатан дээр тэгж тавиад тийг зураг авахлаа чи хүмүүс итгэдэж намайг нэрнг соргоо. Энэ цаг мөчөөс хойш тэгж солих ямар ч боломжгүй 53 шиг явна. Тэр одоо ингээд ямар ч нуух боломжгүй болсон насаар ингээд насаа ил гаргалаа. солихч боломжгүй болсон. Тийм болохоор ингээд 33-наас хөөрлээ. За хэдүүлээ ингээ Одоо би төвшрөөгүй тэгээд яг дуусч байгаа болохоор ээжээс эхлээд яг төрсөн өдрийн гоё үгээ хэлээд
Тэгээ хэдүүлээ яриагаад басгая. Ээж охин Өсөдрийн гоё үг би нэг онгоо ярьчих уу? За тэг. Онгооч гэж болсон явдал да. Одоо манай Тижкаг ангийн нараг хүүгээд залуу юу хүүхэд байгаа шүү дээ. Тэрний Должин гэ би тэр их найз л да. Танай ангийн нараг хүүгээ ээж Должин шийдвэр гүйцэл тавьсан байсан. Тэгээ тэр би нөгөө 10 жилиг нэг параллел ангид нэг төгсөлт тэгээд төгсөж ирээд хоёлаа нөгөө юунд хоёлаа нэгтлээ юм чи нөгөө төвлөрсөн нэглэн бодоход хоёлаа ажиллаж байхдаа хоёлаа ингээд зэрэг нөгөө жирэмсэн хоёр зөндөөс юм ингээд явж байгаа л Должин надад танай нар үг надаас арай төрүүлэхгүй юу? Тэр чи өдөр нэг цагт төрдөг л үү дээ. Тэгэл ямар ч байсан тэр өдрийн бидний цайны цаг таарсан юм байгаа юм. Тэгээд би нөгөө тий чин тоглоо хийгээл ингээд бэлэг оруулахдаа тэр үед ч одоо нэг сөрхий сюрприз бэлэг байх та нэг бичэн чихэр юм оруулахдаа ингээд цахиа бичээд оруулахгүй юу. Хүүхэд нөгөө олдсон цагтаа төрдгийг гинлээ чи өдрийн цайнаар л одоо хүүхдээ олж тэгээд тоглоо хийгээл хаа хийгээл бичээ явуулсан чинь дараа нь би төрсөн чинь бас их өдөр төрөө тэгээ боо инээд манайд Нас доктодын донд онгоо яриад энэ гэсэн чинь өөрөө тэгээд гал ингээд бөө онгоо олж ирсэн. Эцэг цайны цаг байсан байж шүү дээ тэгвэл. Багтаа нөгөө бүгд өөрөө хар гэдэг шиг. Одоороос тэр онгоо яриад онгоо гэж босоод яваад юм чи тэр яриад л хөрөлддөг байхгүй. Өөрөө бас цайны цагийн өгд болоноос нь. Цайны цаг Должин өглөө төрсөн юм. Тэгээд өглөөгөөд чи ажилдаа ирэхээ орондоо одоо тэгэл орондоо байдаг байсан байна ухааны нэрээ шолж. Өөрөө яг өдрийн цайны цагаар төрсөн. Тийм байна. Тэгээ нөгөө төрсө өдртэй холбоотой гэхээр юу санаанд орж байна. Би нөгөө тэмдэглэдэггүй байж байгаа сүүлийн үед бол тэмдэглэдэг болсон. Тэгээ нэг найз маань нөгөө Америк найз маань миний төрсө өдрийг бас нэг амар тэмдэглээд тэгээ би ерөөсөө тэмдэглэнэ гэж бодоагүй байсан чинь надаа юу гэж хэлсэн гэхээр чи надаа нөгөө тэмдэглэдэггүй шалтгаанаа яриад тэгээ тэрийчээ сонсоод би чамайг төрсө өдрөө тэмдэглэж явах ёстой гэж бодоод чиний төрсө өдрийг тэмдэглэж байгаа маа гэд тэгээд яагаад ингэсэн гэдгсэн чинь тэгжсэн ээж бас өөрөө хэлжсэн байхгүй хэрвээ ингээд бид хоёулаа зэрэг өвдсөн юм байна л да тэгээд нөгөө ах маань дараах нь ингээд өнгөрөөд би үлдсэн тэгээ хэрвээ одоо тий ах маань өвдөг байсан бол магадгүй би өнөөдөр 5 хүүтэй ч байх байсан юм гэлээ. Ингээд одоо бурхны хэлдгээрэл ингээд одоо 5 охинтой болсон байх гэд ярьж байсан. Тэгсэн чинь тэрний дараа тэр найз маань юу хэлсэн гэдгээр хүн энэ хорвоод мэдлээд буцах хүртэл хэдий их хугацааг зарцуулах нь магадгүй тэр бурхны сонголт байдаг ах. Тэгэхээр энд ирээд тий одоо би тэрний төрсө өдрөөр ингэсэн гэдэг чинь бол айгүй утгагүй шалтгаан байна. Чи төрсө өдрөө тэмдэглэж явах хэрэгтэй. Хүн энэ хорвоод мэндэлсэн өдрөө заавал тэмдэглэж явах хэрэгтэй гэдэг байхгүй юу гэх. Тэр өдрөөс хойш юу манай найзууд өдөр нийлж бас миний төрсө өдрийг тэмдэглэдэг болсон. Тэгээ би ер нь төрсө өдөрт ерөөсөө ач холбогдол өгдөггүй байсан. Тэгээ тэгшээгийн төрсө өдөр бол ерөөсөө угаасаа амжтай шүү дээ. Гаалцаа ингээд одоо 10 хоногийн дараа миний төрсөн өдөр шүү дээ. Юу бодож байна тэгж яг хэлдэг байсан. Ожигийнх бол би нөгөө хүүхдийн байрын дараа болдог болохоор бас ойрхон ч болдог байсан юм уу. Тэгээ 100 болчдөг байсан. Тэгээ ер нь энэ төрсөн өдрүүдэд бас аюу сүүлийн үед аюу ач холбогдол. Ер нь ингээд нас ахих тусмаа ингээд тоо нэмэгдэж байгаа ч гэсэн бас нэг ингээд нэг гоё дурсамжийг өгдөөд бас нэг гоё туршлага хөрөмтлуулаад тэгээ дараа Чикаго маань 33 нас үнэхээр гайхалтай нас байх байхаа. Ер нь 33 гэдэг тоо чинь бас өөрөө амар спешиал тоо шүү дээ. Тэгэхээр Чикаго маань энэ жилийг үнэхээр өр бүтээлтэй, дөөрөн үнэхээр гайхалтай жил байх байхаа гэж бодлоо. За миний сэтгэж бол одоо Чикагогийн талаар жижигхэн сэтгэл хэлье гэж бодож байна. За ингээд одоо үргэлж миний урд алхаад тийм ээ уйлж жоох юм яриад байгаа. Үргэлж ингээд миний урд намайг хөтлөөд алхаад тийм ээ бүх зүйлд одоо гэрээ хэмэлтгүй найз нөхөд эргэн тойрныхоо бүх хүмүүс бүх сэтгэл зүрхээ гаргаж тийм ээ сайхан сэтгэлээр бусдад тусалдаг өрөвч нэмгэн сэтгэлтэй тийм ээ
Тэгээд үргэлж ингээд халамжтай байдагт нь сэтгэл гаргадагт нь маш их баярлалаа. Та мань одооноос ингээд бүр маш их жаргалыг энэ дээр ирэх баха. Сайхан хань бас заях баха. Хүүгээ аваад тэгээд бүр илүү сайхан амьдрах хүсэл мөрөөдөл биелэх бах гэж бодож байна. Тэгээд төрсөн өдрийн минь дахин өргөе. Хайртай шүү. Гүнжүүлээ. Маш их таньж байгаа шүү. Удахгүй уулзнаа. За. Тэгээд дэвсэн гэж. тий гүнж болсон ш нэрэ гүнжүүлээ чи гүнж алсан. Тэгвэл гүнжүүлээ гэд нөгөө нэг хөөртөд айгүйх гүнжүүлээ гэдэг штэ. Тэгсэн чи одоо гүнж бол гэдэг байгаа юм л гүнжлэл бас. Мандалаа гацсан чи гүнж ихээр гойдод энэ гүнжүүлээ болголоо. Мандалаа танаас арай илээ. Танаас арай хөөрх болчлоо гэсэн явуулсан нэг мест мураад мандалаа гүнж одоо би нэг гүнжүүлээ авсан юм бас. Тэгээ буцаад яг гүнж болгоцсон штэ таныг. За тэгээд 3 сарын 18-ны ээжтэй одоо мөрдөстэй тангар хөргсөн хүмүүсийн баярын мэдлэгээр ээжтэй баяр хүргэе. Тэгээ ээжтэй хайртай шүү. Та минь уртнаас л удаан жаргаарай. За магистрийн ангийнхандаа мөн ялгаагүй 3 сарын 18-нд цагийн баярын мэд хүргье. Мөн энэ завшааныг тохиолдуулаад гэдэг шилбөө хүмүүс. За магистрийн ангийнхаа чи үзэх ч юм уу гүү чи юу чи яаж мэдэж байгаа. Би үзэх бахал гэж итгэж байгаа. Тийм учраас хизээ нэг үзэх бах гэд хүрэгчээ бүгдэнд нь. Баярлаа. Манай аймаг сая уржтар мөрдөстэй эмэгтэйчүүдийн бүсгүйчүүдийн чуулга уулзалт гэсэн аюу ер нь жил болгоно тэгж хийх юм шиг байлээ. 10 уржтар хийсэн. Тэгээд хувцандаа багтдгаа бид нар нэг хувцастаа хувцандаа багтахгүй их сандарч иж ямар ч нэг юм хувцаа өмсөөл чуулганд оруулцлаа. Тэгээ гоё нээж яг ингээд ойр хүнсөөгөө ямар гоё тэр их гоё арга хэмжээ сан байгуулсан байна. Ямар эмэгтэйчүүдийн зөвлөл бас нөгөө хөрлөн гүшүү мөгцөг өдөр ивент гэсэн лээ. Тэгээд их гоё арга хэмжээ болсон. Тэгээ нөгөө зүгээр ажиллаж байгаа хүмүүст бол нэг сонирм биш. Үгүй сонирм байлгүй яах вэ? Гэхдээ нөгөө аюул тийм гаралцуулсан чинь бид нар тэрнтэй амар формо форм ер нь яг ч өмснө гэж санаачгүй орхисон байсан чинь тэгээд нөгөөдгөө өмсөөл ажиллаж исэн үешгэнийх гоё байла. Цэргийн баярыг одоо тэр шиг сайхан тэмдэглэсэнгөө сүүлийн тэтгэврт гарснаас хойш. Тэгээд цэргийн баяраар баярлж ямаар юм биш үү? Гоё юм байна. Тэгээд тэр бүр биднээс надаас би ч одоо ингээд тэтгэврт гараад олон жил болцоод ингээд мажиж ажичаад цэргийн хувцас өмсөд одоо цэргийн хувцас гутаан л гэж сандаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгдэггүй юм байна. Бүр өстой одоо цагдаагийн газарт юу байсан тоогч байсан гэд надаас бүр олон ихч ингээд хөлмуутай ингээд таяг тулцсан тийм бүсгүй байгаа байхгүй юу. Айгүй гоё харагдчихжээ бүр. Тэгээ бас өөрхөн махлаг ингээ хөлмуутай таяг тулцсан ингээл тэгтээ цэргийнхаа хувцсыг өмсчээл ороод ирсэн ч гэсэн айгүй гоё харагдаад би бүр тэгээд хөө одоо бид нар ч өөрснөөгөө ингээд за хөгшин болсон ёстой хувцас гутаана гэж боддог. Бодлоо юм байна шүү гэд би бүр тэгж бодлоо. Тэгээ ямарсан одоо өнөөдөр явж цэргийнхаа хувцастай зураг авахуулъя гэж хөөрлөө бүр. Айгүй гоё айгүй гоё гарсан байлээ. Би зургийг бас үзсэн. Тэгээд тэр их гоё арга хэмжээ байлаа. Тэгээ өнөөдөр хов хүний хувьд бол тийм хэл байна. Нэг ингээл цэргийн баярын өдөр тэгэл өөрөө баярлаж гэсэн бас нэг өвөндөө өндөртэй авалт хийж өгнө бас тэгэл хамт баярлдаг байсан жоохон. Тэр тал дээр өнөөдөр жоохон тийм сэтгэл явж байгаа тийм байлаа. Тэгтээ дажгүй. Хороогийн зам юм чинь. За. Энэ жилийн цэргийн баяр иймэрхүү байна. Дараа жилийн цэргийн баяраар амьд очиод мэдмэс болохгүй. За бичлэг ингээд бас Аажи. За нэг гоё төрсөдрийн мацыг одоо тэгээд жоохон эвгүтүүлээ. Төрсөн өдөр чинь нөгөө тийчка өөрөө нулимс унгаадаг учраас ингээд унгаах л ёстой байсан юм байна. Энэ төрсөн өдөр нулимс унгаах л ёстой байж. Санаад орохгүй зүгээр өнөөдөр нөгөө яг цэргийн баяр давцсан учраас л инглээ л дээ. Өчигдөр
Өмнө сонгоно гэсэн би нэрээ 10 жил тахад 10 жилийн ангийн нэг хүүхдэд алгадуулчихсан шүү дээ. Төсөө өдрөөр уйлдин гэсэн ингээд манай ангийн банд намайг алгадчихжээ шүү дээ. Өөлөх гэдэг. Ямар зэрэг Гэтэ ер нь энэ цэргийн баярыг анзаараад хаад хүмүүс айгүйх эрчүүдийн баяр. Эрчүүд чинь гомдлоод байгаа штэ бид нарт яг эрхээ хамгаалах өдөрч байдгүй юм байл нь штэ. Тэгээ та нар нэг зүгээрч баярлуулчихгүй хэлж байгаа үг нь чи ямар цэрэгт явсан юм уу гэж хэлдэг. Тэгээд бүрч ярих юм бол би 3 жилийн цэрэгт явсан шүү. Тэгэхээр одоо яшиг юм цэргийн баяр болохоос эрхлэгчдийн баяр биш юм уу? Тий. За хэдүүлээ ингээд бичлэгээ дуусгая. Юу. Очигийн сэтгэл Тишкада дахиад баярын мэнд хүргэе. Би түрүүнээс хойш сэтгэлдээ хэлээ л байгаа шүү дээ. Тишкийг баярлуулах гэж хичээлээ. Тэгээд бас баярлсан байх гэж найдаж байна. Сүртэй юм яриад байхгүй юу? Баярлалаа. Би сэтгэжээ хэлжээ дээ. Үнди. Би нөгөө нэг сэтгэлээ хэлчихээ. Би нөгөө нэг энэ жил нэг тэмдэглэн гэж бодоогүй. Тийм амар их ажилтай амар завгүй ингээд байгаад тэгээ ганцаараа байгаа ч хэлэхөө. За ганцаараа юугаар нэг баярлалаа. Өчргөөс үүд болоход дэжтаад ижсэн чинь 2-3 хоногийн өмнөөс эхлээд амар их бэлгнүүд ирээд та нараас ингээд бэлгнүүд ирээл манай найзууд аюудаага гэл энэ тэнд байгаа найзуудаас ингээд янз бүрийн бэлгнүүд ирээл амар сонин гинтийн өргөс төсөөлөөгүйсэн болохоор нэг юм төсөөлөл байгаагүй юм чинь амар ингээд excited нэг одоо дагдлсан мэдрэмжүүд төрүүлдэг шүү дээ. Тэр ямар сонин яа бэлэг гэж бүрээ амар бэлгнүүд аваа тэгээ бүр амар догтлоод айгу яг нэг айгу хэцүү байх үед ингээд тийм хүмүүс бас ингээд арай гайгүй ингээд болгоод тусалж ирсэн. Тэгээд найзуудаа бүгдээрэнд нь баярлалаа. Та нартаа бас баярлалаа. Хамт ингээд тэмдэглэж байгаад баярлалаа. Гоё бэлгнүүд яваасанд баярлалаа. Бас нөгөө нэг амар олон хүмүүс төрөгцсөн байсан. Би бас нэг тэгж олон хүн хүрнэ гэж бодоагүй байсан чи. Эхнээс нь ингээд би л баярлалаа гэж нэг комент чив зүлд амар их болоод хүү яа би тэр дараа бүгд комент чивчихгүй байна гэдгийг зүлдээ ингээд түр ингээд багцсан маа. Тэгээд минь төрөгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Баярыг маань хуваалцаж байгаа намайг баярлуулах гэж хичээж байгаа. Одоо би ингээд одоо төрөл бүрийн аргаар ингээд намайг баярлуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нандаа хүртэл захаанд амар хөөрх юм бичсэн байгаасаа бид хэд чинь 2 сарын сүүлээр лөө 3 сарын 1-нд ч бол ямар ч лээсэн төрсөн өдрөөс өмнө очуулчих гад эндээс шууд явсан. Тэгээд нэг захаа бичиж хийгээл тэгэл захаа бичээд бэлгээ дотор нь хийгээлсэн чинь нандаа захаа хийцээхгүй. Тэгснэ би өөр шал өөр юм биччихье. Тэгэл дандаа л нөгөө л хайртай ээж мэж гэх тиймэрхүү бичмээргүй байна. Амар цаад ч орж ирснэ би жоохон хошин шогийн биччихөө гэж надаас тэгэл дэж юу л бичмээр нь өөрөө л мэдэхгүй юу гэлсэн чи амар хөөрхий бичиж яваасан гэсэн би бас уншиж амжаагүй лээ. Амар хөөрхий гэсэн яг энд яаж болохгүй гэж мэдэхгүй байна. Дараа нь өөрөөс нь асууж гад болно гэвэл нийтэд наа чи тийм хошин шогийн мэдрэмж өндөртэй хөвгт штэ. Бүр санаа би бүр уншаад бүр хөвтлээ энийг. За баярын сэтгэлээрээ нөгөө хоол цахилсан байгаа зү тий. За дахиад баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Энэ жил бүр чиний хувьд бүр амжилт бүтээлийн дээд байх болтугай тий. Энэ жил ч юм уу дараагийн жилүүдэд. Амжилт даас жаргалын алтан төлхөөр явууллаа. Атгаад аваарай гэсэн ингээд атгаад байгаа шүү. Тасаагаарай. Баярлалаа. За баяртай.